Эцэг эхчүүдийн хувьд болохоор нэг өрөөсгөл ойлголтууд байдаг. За аутизмтай хүүхэд маань хэрвээ танаа хүүхэд аутизмтай хүүхэдтэй хамт байвал тэр нь халдварлана. Халдварлах буюу танаа хүүхэд ч гэсэн аутизмтай болчих واخа гэж боддог. Энэ бол биш юм аа. Аутизм гэдэг маань халдварладаг ямар нэгэн өвчин бол биш. Сайн байцгаана уу? Хэл засалж лам заяа байна. За өнөөдөр хэдүүлээ аутизмын талаар мэдээллийг товчхон бөгөөд тодорхой хуваалцгаая. Аутизмын хүрээний эмгэг гэж юу юм бэ? За ер нь бол гол 3 шинж тэмдэг байдаг. Нэгдүгээр нийгэмшиг харилцааны бэрхшээл, хоёрдугаарт хэл ярианы бэрхшээл, гуравдугаарт зан авирын татагдмал үйлдэл эсвэл хит туйлширсан сонирхолтой байх гэдэг зүйлүүд маань гол шинж тэмдэг байна. Энэ 3 гол шинж тэмдэг маань гуруула нэгдээд байгаа тохиолдолд аутизмын хүрээний эмгэг гэж онш авдаг байна. Жил болгоны 4-р сар аутизмыг таниулах сар болтгоо. За энэ сард Монголд ч гэсэн аутизмын хүрээний эмгэгийг танилцуулах ивентүүд, үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг. За сургуульд ороод үүсэх зүйл нь болохоор бусадтай харилцах чадвар нь ингээд суул, өөрөө дэмжлэг хүртээгүй нөгөө хүүхд маань ямар нэгэн байдлаар онш аваагүй тохиолдолд яах вэ гэхээр зөрчил гарнаа. За санамсаргүйгээр бусдыг зохих, гэмтэх, за хэлд ороогүй угаасаа үүдээд хэл ярианы хөгжлөөг дэмжээгүйгээсээ үүдээд уурандаа багшаагаа зохих, за чанга ойрлох, чихээ дарах, гэрэл болон чимээ шуугаанд хит мэдрэмтгий байх, одоо нүдэж чимээ гаргаж гээд өөрийгөө илэрхийлэх байдал нь зан авирын асуудал дээр нь гарч илэрнэ гэсэн үг. Тэгэхээр хэрвээ танаа хүүхэд сургууль болон цэцэрлэгт явж байгаа бол багшаас нэг асуугаад үзээрэй. Манай хүүхэд бусадтайгаа тоглож гин үү? Таны командыг ойлгож гин үү? За бүр цаашлбал тань руу харж ярьж байна уу? За өөрийгөө илэрхийлэхдээрээ хэрхэн өөрийгөө илэрхийлж байна вэ гэдэг зүйлүүдийг нь багшаас нь та асуугаад үзээрэй гэж хэлмээр байна. Энэ авианы асуудал болон өөрийгөө илэрхийлэх чадвар маань энэ 6 нас хүртэл нь бид нэр дэмжихгүй бол сургуульд орсныхоо дараа ангийнх нь хүүхдүүд нь шоолох, за багш нь яриаг нь ойлгохгүй юу гинэ яагаад байгаа юм бэ гэдэг асуудал гарч байна. Дээрээс нь хүүхэд маань өөрөө шоолуулангуудаа яаж өөрийгөө илэрхийлэхээ мэдэхгүй нийгэмшигээс тусгаарлаж ийн өөрийгөө. Хүүхдүүдтэй харилцмааргүй, ээж аавтайгаа ярихгүй. За бүр цаашилбал зан авирын асуудал гарч байна. Би ярмааргүй, та дугуй агаач гэдэг ийм асуудлууд гарч байгаа учраас та хүүхдээ олон талаас нь дэмжих шаардлагатай болж байна. Энэ хүүхэд орилоод байна, энэ хүүхэд чихээ дараад байна, энэ хүүхэд ингээд уурлаад ахын, газар хэвтээд хашгичаад ахын ч юм уу те тухайн хүүхдийн нөхцөл байдлыг хараад аутизмтай хүүхдүүд аюултай байна. Аутизмтай хүүхдүүд бусдыг гэмтээж байна. Аутизмтай хүүхдүүдээс хол аутизмын хүрээний эмгэг гэдэг чинь эцэг эхийн буруу хүмүүжлээс болоогүй юм байна. Ямар нэгэн халдварладаг өвчин биш юм байна. Энэ маань тухайн хүн бүрийн өөрийнх нь тархины үйл ажиллагааны ялгаатай хөгжлөөс л бий болсон зүйл хэн нэгэн энийг батлаагүй байна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Харин тэднийг энэ хүүхэд маань аутизмтай юм байна. Аутизм хүрээний эмгэгтэй юм байна гэдгийг магадгүй та өөрийнхөө хүүхдэд бусдаас өөр байх гэдэг чинь хэвийн энгийн зүйл. Тэн дотор бидний хүүхдүүдтэй яаж харилцах уу, яаж ойлгох уу, ямар талаас нь дэмжих вэ гэдэг талаар өөртөө ч гэсэн мэдээлэлтэй болоод авбал энэ маань цаашдын ирээдүйд ч гэсэн хэрэгтэй болов гэж бодож байна. Аутизмын хүрээний эмгэгийн талаарх зөв ойлголтыг бие биендээ түгээе. Аутизмтай хүүхэд бүр бүгдээрээ өөр байгаа. Яагаад вэ гэхээр аутизмтай хүний тархины үйл ажиллагааны хөгжил нь ялгаатай учраас нэг аутизмтай хүүхдийг та мэддэг байлаа гэд бүх хүүхдүүд бүгдээрээ яг адилхан сонирхолтой, адилхан байдлаар хөгжнө гэсэн зүйл биш. Бүгдээрээ өөр өөрийн гэсэн сонирхолтой, онцлогтой, дэмжих арга барилууд нь өөрчлөгдөх юм аа. Америкийн нэгдсэн улсын гол эрүүл мэндийн байгууллага болох CDC-ийн 2022 оны судалгаан дээр 31 хүүхдийн нэг нь аутизмын хүрээний эмгэг гэж онцлогдсон талаарх дата мэдээлэлүүд байдаг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бол аутизмын хүрээний эмгээр онцлогдож байгаа хүүхдүүдийн тоо улам ихсэж байна гэдгийг бид нар харах боломжтой. Харин Монгол улсын хувьд албан ёсны мэдээлэл болгон нэгдсэн судалгаатайгаар байхгүй. Гэхдээ Монголын аутизмын холбооноос энэ жил нэгдсэн судалгааг авч сайхан дуусгасан байгаа. Тэгэхээр магадгүй эх жил ч юм уу мэдээлэлүүд маань бэлэн болох байх лу гэж бодож байна. За хэл ярианы бэрхшээлийн хувьд бол хүүхэд 1 нас хүрсэн, 2 нас хүрсэн хэрнээ огт ярихгүй байх, аваа гаргахгүй байх, аваа гаргадаг хэрнээ 3 гараа заахгүй, за эцэгийнхээ командыг ойлгохгүй байх, за нэрээрээ дутахгүй байх гэдэг маш олон шинж тэмдгүүд байгаа. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд болохоор 2-3 насны дээр нь анхаарах биш 4, 5, 6 нас хүрснийхэн дараа нь анхаарах тохиолдлууд маш их байгаад байна. За энэ нь яагаад вэ гэхээр за хүүхэд маань тэгж байгаа л хэлд орчих байх. За аав нь өвөө магадгүй ээж өөрөө хэлд удаа орсон учраас
зүгээрээ гэж боддог. Энэ маань буруу юм аа. Хэлд орохгүй байгаа, нэг үгээр ярихгүй, хоёр үгээр ярихгүй, за бүр аваагүй байгаа бол та санаа зовж байгаа бол яаралтай эмчид ханднаа. Хэл засалжийнхаа хувьд та бүхэнд хэлмээр байгаа зүйл нь за эцэгчүүд маань маш их ярил болно. Хүүхдтэйгээ маш их яриад байдаг, хэлд орохгүй байна гэдэг асуудлаар их орж ирдэг. За маш их ярих дотор бид нар зөв техниктэйгээ ярих талаар өнөөдөр ярьж өгье. За нэгдүгээрт хүүхэд маань таныг сонирхож байна уу? За хоёрдугаар та хүүхдийнхаа хийж байгаа тоглоом, хүүхдийнхаа хийж байгаа тэр бүтээлийг та сонирхож хөгжилтэй инээж байна уу гэдэг. Энэ хоёр зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор хүүхэд маань ганцаараа гоё тоглоод идэг. Ээж аав маань бид нэр хажууд нь хол суудсан, эсвэл магадгүй яг урд нь суусан ирнэ уцаа оролдоод эсвэл за чиний тим тоглоом барьчих, за чи тим юм хийгээрэй гэд командлаад орхичих гээд байдаг. Тэгэхээр хэрвээ хүүхдтэй тантай тоглох гээд ирвэл та гар утсаа төр орхиод зургтаа унтраагаад хүүхдтэйгээ чанартай цаг гаргаарай. Харин та хүүхдтэйгээ тоглох гэж хичээвэл хүүхдийнхаа дуртай тоглоомор, хүүхдийнхаа сонирхож байгаа тоглоом, хамтдаа үзмээр байгаа кино, за хүүхд нь хамтдаа хоол хиймээр байвал тэрийг нь хамт хэрэгжүүлж хэл яриаг нь хөгжүүлэх боломжтой байгаа юм. Энийг бид нар дөнгөж төрсэн цагаас нь ахуулаад хэл яриаг нь хөгжүүлэх бүрэн боломжтой байдаг. Хүүхдтэйгээ чин сэтгэлээсээ хөгжилтэй, сонирхолтой инээд алтан тоглож чадчихлаа энэ маань хэл ярианы хөгжлийг бид нэр дэмжиж байна гэсэн үг. Тэнд ямар нэгэн заавал үнэтэй тоглоом эсвэл ямар нэгэн үнэтэй сургаалт за магадгүй бидний сайн мэддэг зурган картаар ажиллавал хүүхд маань хэлд орно гэдэг буруу өрөөсгөл ойлголтууд бүгдээрээ байгаа. Тэгэхээр хамгийн чухал хийж чадах зүйл маань хөгжилтэй, сонирхолтой харилцах байгаа. Дэлгэцийн хамаарал гэдэг зүйл гарч ирдэг. Хөгжлийн хамгийн чухал үед хамгийн их хүүхдүүд өөрийгөө илэрхийлдэг, хуруугаараа заадаг, надаа гэдэг, ай контакт үүсгдэг 0-1 насны дээр нь бид нар дэлгэцийн урд өнгөрөөчихсөн байх тохиолдлууд их байдаг. Тэгэхээр тэр үеүүдийг нь бид нар дэмжээгүй байгаас үүдээд 2, 3-тай, 4-тэй болонгод хүүхэд маань зөвхөн нэг үгтэй байна, аваатай байна, үг хэлэхгүй байна. За аваанууд нь буруу байна гэдэг асуудлууд гарч ирж байна. Яагаад вэ гэхээр дэлгэцийн хэрэглийн дотор хүүхэд маань бусадтай харилцах чадрыг суралцахгүй яг хит нөгөө нэг байнга адилхан юмнуудаа үзээд эсвэл маш их нөгөө дэлгэцэн солигддог, өнгөн өөрчлөгддөг зүйлүүдийг үзснээсээ хүүхэд анхаарал төвлөрөх чадвар нь бас сул болдог учраас ирээдүйд нь сургуульд нарахад нь бид нэр хүүе чи хичээлдээ анхаараач эсвэл чи алийг хүний яриаг сонсоод найзтайгаа ингэж муухай харьцаж болохгүй шүү гэдэг зүйлүүдийг ирээдүйд нь заахаас өмнө яг одооноос та хэрэгжүүлж болох зүйл нь л дэлгэцэн ирээлийг нь багасгах байгаа. Боломжтой бол утас, зурагтыг нь, iPad-ыг нь хорих гэдэг зүйлийг бол хэл засалчдаас санал болгож байна. Эцэг эхчүүд нийтлэг бас нэг алдаанууд нь нийтлэг мартах гэдэг зүйл энэ болохоор хооллолт байгаа. За хооллолт гэдэг маань бид нар үгээр хэлж байгаа үгэн дээр за жишээлбэл арслан гэдгийг эр үсгийг хэлэхгүй байна, эс үсгийг хэлэхгүй байна, эсвэл аман дотроо бувтнаад байна гэд хүүхдээ чанга хэл, хөө чи тод хэл гээл бид нар царай харуулаад хэлээд байдаг. Харамсалтай нөгөө хүүхд маань амьсгалах, зөв амьсгалах, дээрээс нь амаа хөдөлгөх, хилээ яаж хөдлөх үү, за амьсгаагаа яаж зөв авах уу, биеэ яаж суллаад ярилцахтаа өөрийнхөө юм тайван байх уу гэдэг зүйлүүдийг сурч амжаагүй байх гэсэн үг. Эхлээд хүүхдтэй өдөр тутамдаа хоолоо яаж идэж байна. Зажлууртай буюу одоо зулгааж, зажилж идэх хоолыг хэр зажилж идэж байна. Хэр амаа хөдөлгөж, харилцаж, ярьж идэж байна. За дээрээс нь түрүүний хэлдэг амьсгалаа зөв авч байна уу гэдэг. Тэгэхээр эдгээр зүйлүүд нь асуудалтай байвал нөгөө хүүхэд маань мянга та арслан гэд хэлээд байдаг. Хүүхэд маань энэ зүйлүүдийг суралцахад хэцүү буюу хугацаа шаардлагатай болно. Хэрвээ танаа хүүхэд маань за 1 нас хүрээд, за оройтлоо гэхэд 1 нас хүрээд ярихгүй буюу те нэг үггүй, аваагүй, за магадгүй тань руу харахгүй байгаа, нэрээ мэдээд эргэж тань руу харахгүй байгаа тохиолдлууд бид нар асуудал байна гэж үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ маань хэл ярианы хөгжлийн хоцрогдол байна уу, хөгжлийн хоцрогдол байна уу, танин мэдхүйн хоцрогдол байна уу, дэлгэцийн хамаарал хамаатай байна уу гэдгийг ялгаж, салгаж, магадгүй аутизмын шинж тэмдэг байгаа гэдгийг за Монгол улсын хувьд болохоор сэтгцэн эрүүл мэндийн байгууллага буюу СЭМ-үүдэд очиж үзүүлэх боломжтой байдаг. Тэгэхээр та санаа зовж байвал тэгж яагаад хэлд орох юм аа? Өвөө нь тийм байсан, аав нь тийм байсан. Би өөрөө удаан хэлд орсон гэж огт бодолгүйгээр СЭМ-үү тийм үү? За хэрвээ ойрхон байвал их налхасын мэдрэлийн эмч ч юм уу хэл засалч дээр очиж үзүүлээрэй гэж санал болгомоор байна.